Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн хамаан газраас хэвлэлийн урал хийлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн захирамжаар хөвсгөл нуурыг дархан цаацт нуураар бүртгэж төр тусгайлан хамгаалтанд авсан. Үүнтэй холбогдуулан хөвсгөл нуурыг хамгаалах их цэвэрлэгийг энэ сарын 22-ноос эхлүүлэхээр болжээ. Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75%-ийг дангаараа бүрдүүлдэг. Нуурыг цэвэрлэх ажлыг 2022 оноос хойш үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн хамгаалтын арга хэмжээ буюу их цэвэрлэгээ 8 дугаар сарын 13-ны хооронд үргэлжилнэ. Нийт 800 орчим га газрыг хамрахаар төлөвлөжээ. Их цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг 103 аж ахуйн нэгжүүд хамтран ажиллана. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх Монгол Улсын төрийн тэргүүн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд байгаль орчноо хамгаалах чиглэлээр онцгой анхаарч ач холбогдол өгж олон ажлуудыг санаачилж хийж хэрэгжүүлж байгаа. Үүний нэг том ажил бол 2022 оноос хойш хөвсгөл нуурын эргэн тойрныг цэвэрлэх, мөн хөвсгөл нуурын эргэн тойронд байгаа ойн сан газрын нөхөн сэргээлтийг хийх, мөн хөвсгөл нууранд живсэн байсан 11 машиныг татан гаргах, мөн 50 орчим тонн шатхуун бензинийг задрахаас өмнө татан гаргаж хамгаалтанд авч аюулгүй байдалд оруулсан ийм ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулалт явж байгаа. Энэ жилийн хувьд бол Монгол Улсын ерөнхийлөгч хөвсгөл нуурыг төрийн дахилгатай нуур болгож шийдвэр гаргасан. Тэгээд төрийн дахилгатай нуур болно гэдэг бол зөвхөн зам үйл гэхээсээ илүүтэйгээр төр энэ хөвсгөл нуураа хамгаалтанд авж байгаа онцгой ач холбогдол өгж байгаа төрийн дээд хэлбэрийн шийдвэрийн процесс гэж ойлгож болно. Бид нар энэ өөрсдөө энэ байгалаа хамгаалахгүй бол бидний өмнөөс өөр хүмүүс ирж байгаль хамгаалахын боломж байхгүй. Тийм учраас энэ бодлогын өрөөнд бол хөвсгөл нуур хамгийн ач холбогдолтой нуур гэж хэлж болно. Дэлхийн цэнгэг усны 0.4%-ийг дангаараа бүрдүүлдэг. Хамгийн цэнгэг нуурын тоонд ордог. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 75%-ийг дангаараа бүрдүүлдэг. Ийм чухал ач холбогдолтой нуурын байгаа. Хөвсгөл нуур нь уртаараа 136 км, өргөнөөрөө 35 км сунан байрласан. Хөвсгөл нуурыг 1992 онд тусгай хамгаалалттай газар нутаг болгосон. Нууранд 60 гаруй зүйлийн хөвгтэй амтан, 250 орчим зүйлийн шувуу, 12 зүйлийн загас, 800 гаруй зүйлийн ургамал байдаг. Нэн ховор, ван сэмрүү, алтан гагнур зэрэг эми ургамлууд ургадаг юм. Өнгөрсөн жилүүдэд хөвсгөл нуурт живсэн 11 техник хэрэгслийг татан гаргасан, мөн 50 орчим тонн шатхууныг задрахаас өмнө татан гаргах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Хөвсгөл нуурын цэвэрлэгээний асуудлаар яагаад цэвэрлэх шаардлагатай болсон бэ гэдэг асуудлыг та бүхэнд товчхон танилцуулахыг оролдъё. Ер нь гол хамгаалал, нуур хамгаалал, ус хамгаалал гэдэг зүйлийг ерөнхий объектор нь хоёр ангилж үздэг. Нэгдүгээрх нь яг усны өөрийнх нь чанарын хамгаалал буюу жишээлбэл өнгөрсөн жилүүдэд хийгдсэн хөвсгөл нуурын ёроолд байсан тээврийн хэрэгслүүдийг татан гаргах ажиллагаа. Энэ бол ёроолын хамгаалалт гэж нэрлэж болно, чанарын хамгаалалт гэж байдаг. Тэгвэл дараагийн нэг менежментийн арга бол эргийн хамгаалалт байдаг. Хөвсгөл нуурын тухайд сая хэллээ 136 км урттай 40 орчим км хамгийн өргөн газар 40 км өргөнтэй энэ эргэн тойрныг аваад үзэх юм бол 2000 гаруй километр урттай эрэг орчмын газар байгаа. Энэ эргийг онцгой хамгаалтын бүсийн 100-аас 200 м цаашлаад километр хүртэл өргөнтэйгээр цэвэрлэх нь дэлхийд ховорхон хөвсгөл нуурын цэнгэг усыг хамгаалах ажлын маань амин сүнсэн юм аа. Тухайлаад аваад үзэх юм бол дэлхий дээр хамгийн цэнгэг устай 17 нуур гэж ярьдаг байгаль нуур тэргүүтээ энэ дотор хөвсгөл нуурыг оруулж тооцдог учраас цэвэрлэгээний асуудал маш чухал юм байна. Нийлүүлээд нэгтгэхэд хэлэхэд оролдох юм бол ус хамгааллын ажил нь нэг ажлаар ерөөсөө дуустдаггүй. Би ус гол мөрийг хамгаалах чиглэлээр 6 төсөл хэрэгжиж байна. Үүнд саяны золбоо даргын хэлсэн хөвсгөл нуурын хамгаалах төсөл, үүн дээр ганг мөрөн, өгийн нуур, манай бомбтын аршин, хэрлэн гол, заах зүйлд хилтгэл цагаан нуур гэсэн ийм 6 гол мөрийг хамгаалах төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд юу хийж гэнэ вэ гэхлээр хамгийн түрүүнд тухайн жишээл ганг нуурын хувьд бол үндсэн төвшин нь 2004-5 оныхоо төвшөнд хүртэл ингээд сэргэгчлээ. Манай хонгийн чуулган болдог ийм сайхан нуур. Өгийн нуурыг та бүхэн маш сайн мэднэ. Өгийн нуур дээр гэхэд хамгаалтын хашаа барихаас ахуулаад маш их бохирдсон байна манай өгийн нуур. Үүнийг судалгаа шинжилгээнийх нь ажлыг хийгээд техникийн ээлжийн цэвэрлэгийг нь хийгээд нуурын гүнд судалгаа шинжилгээг нь хийгээд үүнийг бүрэн цэвэрлэх. Тэгээд төвшингийн нэмэгдүүлэх ийм ихний судалгааны ажлууд хийх бүрэн боломжтой болчлоо.
Хамгийн гүн хэсэгтээ 260 м хүрдэг нуурын гадарга өвлийн улиралтай 1 м хүрэх зузаан мөсөөр хучигддаг. Ойролцоогоор 7 жилийн өмнө бүрэлдэхүүн тогтсон Хөвсгөл далайн эргийн шугам 414 км үргэлжилдэг. Хөвсгөл нууртаа 46 гол горих зутгадаг юм.